Шинэ үндсэн хууль батлагдсны 24 жилийн тохиож байна. Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болд өчигдөр үе үеийн Монгол Улсын их хурлын дарга нарыг хүлэавч хүндэтгэл үзүүллээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталгаар санал нэгджээ. Гацууртын алтны үндсэн ордон Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Sintra Gold Mongolia компани юм. Өнгөрсөн онд ховор болон нэг ховор амтны хууль бусаар агнасан 34 зөрчил нийслэлийн мэрэгжлийн хяналтын газарт бүртгэгдэжээ. Ялангуяа хандгай, тарваг, чон, тул загсыг хууль бусаар агнах явдал гарах болсон байна. Хамгийн сүүлд гэхэд 2016 он гарсаар хууль бусаар чон агнаж борлуулах гэж оролцсон нэг хэрэг бүртгэгдэжээ. Тухайлбал Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Б 6 чон хууль бусаар агнаж нийслэлийн 16-р хорооны нутаг дэвсгэрт хадгалж байжээ. Улсын хэмжээнд 170 суманд цаг агаар муудаж зуудад нэрвэгдэжээ. Энэ 170 сумын малчин өрхүүдэд туслахаар олон улсын улаан загалмай холбооноос эхний ээлжинд 400 сая төгрөгийг бэлтжээ. Гэхдээ эхний ээлжинд эмзэг бүлгийн буюу ахмад болон бага насны хүүхэд жирэмсэн ихтэй өрхүүдэд ирэх баасан гаригаас тусламж хүргэхээр бэлтгэсэн байна. Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Каримд хууль бусаар эдлэг шонхор барьсан хэрэгээр захиргааны шийдэгд оногдуулжээ. Сануулхад өнгөрсөн онд Согин хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхорт хижээж байсны 31 зөвшөөрлгүй байсан билээ. Тэгвэл энэ хэргийн талаар өчигдөр нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын өгсөн мэдээллээр Абдул Каримд захиргааны шийдэгэл оногдуулсан байна. Улмаар зөвшөөрлгүйгээр барьсан 31 шонхорыг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар байгаль орчны яам зэрэг хяналтын байгууллага дор байгальд нь тавьсан гэх мэдээллийг өгчээ. Энэ сарын 16-наас эхлэн хүүтний эрс чангарч цаас ихээр орох төлөвтэй байгаа юм байна. Баруун төв Сибирээс манайх руу хүүтэн агаарын масс чиглэлээд ирэх үед хүүтний эрс чангардаг. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15 зарим нутгаар 16-наас 21 дуустал хүүтний эрс нэмэгдэж цаас орох юм байна. Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Бата газар эзэмшүүлэх ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай захирамж гаргажээ. Захирамжийн дагуу 24 иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүллийн бүрдүүлэлт эхэлжээ. Авилгын эсрэг хууль нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүллийн бүрдүүлэлтийг 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ны өдрийг хүртэл авах юм байна. Савг гариг бүрт болдог шийдлийн цаг уулзалтанд сангийн сайд болор хүнсгүүд аж ахуйн сайд бурмаанаар оролцжээ. Энэ хоёр малчны зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Төрийн болон хаан банкд малчтын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байдаг байна. Малчин өрхөд хөрөнгө худалдаа авах өрхийн хэрэглээнд зориулан олгогддог энэ зээлийн 1 жилийн хүү 30% хүрээд байна. Монгол банк болон бусад арилжааны банкудтай ярилцсан зээлийн хүүг бууруулах, нэг оронтой тоонд хүрэх ажлыг судалж хариуцаж ажиллахыг ерөнхий сайдын сайхан бэлэг сангийн сайр Болорт үүрэг болгожээ.